Эксперт токийн удаагийн дугаарт газар зохион байгуулалт хот төлөлтийн инженер Инх Мандахыг та бүхэнтэй уулзуулах гэж байна. Инх Мандах маань одоо энэ хурлын өрөөн дээр ажиллаа хийгээд дөнгөж сая хурлан дууссан гэж. За ажил сайн уу? За сайн байна уу? За. Одоо маш олон хүмүүс бас ингэж сонирхож байгаа байх гэж би бодож байна. Энэ хот төлөлтийн инженер гэдэг яг яадаг гэдэг ямар мэргэжил вэ те? Дээрээс нь одоо газар зохион байгуулалт гэдэг миний хувьд бол маш чухал санагдаж байна. За өөрийгөө танилцуулаач. За намайг Инх Мандах гэдэг. Би болохоор газар зохион байгуулалт хот төлөлтийн инженер мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн газар зохион байгуулагчаар төгссөн. Япон улсын Токиогийн технологийн их сургуулийг хот төлөлтийн инженер мэргэжлэр бас магистрийн зэрэг хамгаалж ирсэн байгаа. Тий, тэгээд яг мэргэжлийн талаар яриуллаа. Ер нь газар зохион байгуулалт гэдэг нь бол нийт газар нутгийн одоо хадгалалт, хамгаалалт, зохион байгуулалт, тэгээд мөн нөхөн сэргээх, зүй зохистой ашиглалтыг бас хариуцдаг. Тэгээ мөн бүртгэлжүүлэх, зураглах, үнэлгээ, төлбөр, за ер нь газартай холбоотой бүх ил салбарын цогц үйл ажиллагааг бол хэрэгжүүлж авч явдаг. Хот төлөлтийн инженер гэхлээр бол яг хот суурин газрын төлөвлөлт, ер нь ирээдүйд хөгжлийн төлөлтийг хэрхэн яаж хийх вэ гэдэг талаас нь судалдаг байгаа. Танай мэргэжлийн ер нь онцлог юу вэ те? Одоо өмнөх дугаарууд дээр бол хүмүүс одоо мэргэжлээ иймэрхүү зан чанартай хүмүүс тохиромж гэдэг юм уу тийм мэргэжлийн онцлогийг тайлбарлаж байна лээ. За ер нь бол нэлээд нягт нямбай. Тэгээд ер нь тооцоо судалгаан дээр үндэслсэн. Тэгээд ер нь эргэж маш их хяндаг. Тийм л ер нь чадваруудыг шаардна да. Тэгэхээр өөрөө Монголын мянганы сорилтын санд гийн төсөл дээр ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр өөрийн тань одоо энэ мэрэгжил яг энэ хүү усны компактад яаж холбогдож ямар ач холбогдол өгч байна вэ? Тий яг газар зохион байгуулалтын бас нэг дэд хэсэг нь бол газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажил бас байдаг. За Монголын мянганы сорилтын сангийн одоо усны компакт төслийн хүрээнд бол дэд үтсийн бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр мэдээж дэд үтсийг бол агаар дээр хийхгүй, мэдээж газар дээр хийн. Тэгээ тийм болохоор яг энэ хотын суурьшсан газар нутаг дээр бол газар чөлөөлтийн асуудал энэ тэргүүний чухал шаардлагатай байдаг. Тэгээ одоо ер нь бол гүний худгууд, шугам хоолой, за ус гүн зөвшөөрлөх үйлдвэр, ус хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр, за тэдгээрийн салбар дэд үтцүүдийг бол одоо дэвсгэр газрыг чөлөөлөх ажлыг бол би өөрөө хариуцж хийж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол бараг хүйсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдл ус дахин боловсруулах төсөл, зэрэг төслүүдийнхээ бол нийт дэд үтцийн бүтээн байгуулалт хэрэгцээ шаардлагатай одоо дэвсгэр газруудыг нь бол чөлөөлсөн гэсэн үг. Тэгэхээр газар чөлөөлт хийгдэж эдгээр дэд үтцийн бүтээн байгуулалтууд маань хийх боломжоор хангагдана. За мэдээж яг тухайн барилга огсралтын ажлын өмнө эдгээр газар чөлөөлтийн ажлуудыг бол бүрэн хийж дуусгах ёстой байдаг. Тэгэхээр цаг хугацаанд маш их давчуу, цаг хугацаатай уралдаж хийгддэг. Дээрээс нь газар чөлөөлтийн ажлыг хийхэд бол их хвчлэн нэг иргэн аж ахуйн нэгж байгуулагч гэдэг юм. Хүний хувийн өмч талддаг. Тийм болохоор бас их эмзэг. Дээрээс нь яг энэ мянганы сорилтын корпорац, Америкийн нэгдсэн улс, олон улсын санхүүгийн корпорац гэсэн олон улсын дүрм журмууд бас орж ирдэг. Дүрмээ их байх нь байна тийм ээ. Тэгэхээр тэр дүрм журмууд нь болохоор манай дотоодын хууль дүрм журмд байдаггүй. Илүү нарийн зохицуултыг шаарддаг. Тэгэхээр илүү тийм сорилт тулгардаг л гэсэн. Мянган сорилт. Тий. Ер нь бол анх яг мянганы сорилтын санд орж ирээд энэ мянганы сорилт гэдэг нэрийг ямар ухаалаг, ямар оновчтой өгсөн юм бэ гэж айгүй гайхдаг байсан. Яг тэгэхээр анх орсон өдрөөс өсвөлээд өнөөдрийн хүртэл тасралтгүй сорилттой тулгардаг. Сорилт болгоныг давдаг, дараа нь дахиад сорилт гараад ирдэг. Тэгэхээр энэ нэрнээс авахуулаад ер нь айгүй оновчтой өгсөн юм билээ энэ байгууллага нэрийг. Яг л хүний амьдрал шиг. Тий, ер нь бол тий, эрэнд бараан тий. За тэгэхээр одоо яг энэ одоо газар зохион байгуулалт тийм ээ хот төлөвлөлтийн чиглэлээр сурж байгаа энэ залуучууд маш их үзэж байгаа манай энэ эксперт контентийг тэгж бас найдаж байгаа. Тэгэхээр энэ залуучуудад хандаж оюутнуудад зориулж тийм ээ одоо эргээд хоёлаа нэг 10 20 жилийн ухраагаад тэр хүмүүст одоо тий өөрөө ч гэсэн байсан бол өөрийнхөө өмнөх 10 жилд ч юм уу яг юу гэж зөвлөж өгөх вэ? Хаваалцаж мэдрэмжээсээ. Тий, яг манай эрдэмтэн багш нарын хэлсэн үг яг энэ үгийг сонсголоор яг санаанд орж ирж байна л да. Ер нь хүн яг ямар ч мэрэгжил эзэмссэн тухайн эзэмсэн мэрэгжилтэд эзэн л болох хэрэгтэй. Тэгэхээр одоо яг юу гэдэг чинь газар зохион байгуулалт, юу гэдэг газар зохион байгуулж болно гэхлээр өөрөө яг Монгол улсын нийт газар нутгийн одоо бүрэн бүтэн байдал, одоо байгаль орчинд халгүй
Тэ. Тэгээ дээрэс нь нөгөө нэг нийгмийн хэрэгцээг хангасан эдийн засгийн үр ашигтайч гэдэг юм олон талын утга агуулгыг одоо харж үйл ажиллагаа хийж гүйцэтгэхээс гадна одоо ер нь бол бас дээрэс нь нөгөө нэг хүн төвтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хот суурин гэдэг хүн л амьдрын, хүн дээлтэй байх хэрэгтэй. Зөвхөн хүний эрх ашиг бодоод бас босоод нөгөө нэг ан амьтан байгаль орчны асуудлуудаа орхитуулж бас болохгүй. Тэгэхээр ер нь бол миний хэлсэн санаа бол хүн ер нь ямар ч мэргэжлийг эзэмсэн. За нийт ялангуяа газар зохион байгуулалт төлөлтийн чиглэлээр одоо сурж байгаа, судалж байгаа хүмүүс одоо оюутан одоо магадгүй энэ мэргэжлийг сонирхож байгаа, сонгохыг хүсэж байгаа хүмүүс байгаа. Цаг байгаа биш байлгүй. Байх юм бол ер нь бол цогцоор нь харах хэрэгтэй, том зур зэрэгээр нь харах хэрэгтэй. Тэгээд ер нь баг гэлтгүй юу ч хамаагүй сураасаа. Тэгээд сурсан бүхэн чи эргээд та бүхэнд бүх зүйлээр бол хэрэг болно, ашиглагдана. Тийм болохоор амжилт төсмөр байна. Тий. Маш их баярлалаа. Бид нар одоо энэ эксперт токоор маш олон төрлийн мэргэжил экспертүүдийг үзэгчтэй болон залуучуудтай ингэж холбож өгж байгаа юм гүүрүүлж байгаа контент гэж ойлгож байгаа тий. Ингээд хуваалцсанд бас баярлалаа. За баярлалаа. Expert Talk контентын энэ удаагийн дугаараар газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн инженер Инх Мантахыг та бүхэнтэйгээ уулзууллаа. Дараагийн дугаараар ямар одоо тийм мэргэжлийн экспертийг уулзуулах вэ? Уулзмаар байна. Комент хийүүлдэгээрэй.